янз янзын таардаг. Манай өрхийн эмч нар бол ер нь жил болгол цалж ичдэг одоо бол гайгүй л юм лээ. Тэгээ тухайн хүнээсээ шалтгаалж байгаа шүү дээ. Юу тийм чадвар бол тийм. Тэгээ би энэ дугаал ингээ явуулах гэх тэр 13 дугаар 13 аав үү тэр маягтай чавч нэг эмзэг авахсаа гоон ажил. Тэр нь ганц тэр дүүрийн юун дээр байгаад багшгүй. Тэр нь одоо хорон дээр уг байж болтгоо юуныхаа өдрийн хэмжээ дээр байж болтгоо болов гэдэг. Тийм чи нэглэж чадвар сайн шүү дээ. Хүмүүс л сайн ойлгож чадахгүй өрхтөө хангаж нэг сайн сураагүй төрөндөө л байгаа. Хос биш. Өрхийн эмчнэр бол сайн шүү дээ. Сайн байна шүү дээ. Тэгээ манай өрхийн эмч дажгүй шүү дээ. Харин нөгөө уурчсан сэргийл гүйцэтгэх толгойд л төвхтэй. Өрхийн эмч одоо та ийм шинжилгээ өгөх шаардлагатай байна. Идэх чинь ийм илгэний ийм байна гэдэг. Хүн анамид зөөрө хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө дүүргийн эмнэлэг дээр очихоор манай дүүргийн эмнэлэг хитрхийг ачаалттай яг хатаа үлдэх. Айгүй хэцүү өмчнөр сувдагч нар айгүй амар юм ажилдаг. Тэгээ ачаалт ажилдаг. Тэгээ дүүргийн эмнэлэг одоо зүгээр өрхийн эмчнэр явуулаад тэнд очиод шинжилгээ өгөх гэж байгаа асуудалтай. Түүнээс бол манай өрхийн эмнэлэг байж